За их хурлын дарга эрхэм гишүүдийнхээ өдрийн амгалан айлтгая. За өөрөнтэй гишүүд нарын гишүүдийн санаачилсан олон үгд төрүүлж өсгсөн ихийг урамшуулах тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийг. За би бол хувьдаа дэмжиж байгаа. Учир үхлээр зэрэг энэ дээр нэг юм хүн амзын талаас нь аваад үзэх юм бол их тийм бидэнд харгалзахгүй байх бол болохгүй тийм нөхцөл байдал бий болсон байна. Яг бид статистикаа бас зарим нь ярьж байна. Жил болгон одоо төрж байгаа хүүхдийн тоо уурч байгаа юм тоо байна. Хамгийн тодорхой илэрхийлдэг нэг одоо шинэ үзүүлэлт бий. Төрөлтийн нийлбэр коэффициент яг өнөөдөр бол 2.5% байгаа. Гэтэ энэ 2.1-ээс доош орчвол юм бол үндсэндээ бид хүн амаа өсөхгүй болчлоо, өсөж чадхаа байжлаа гэдэг ийм нөхцөл байдал орно. Нэг удаа 1.9 рүү орсон. Энэ бол одоо зах зээлийн дараах үеийн одоо шилжилтийн үе л дээ. Тэр хүн амзын одоо 3 үндсэн үзүүлэлт бий. Төрөлт нас баралт, шилж хөдөлгөөн. Тэр зэрэг төрөлтөөр бид одоо анхаарсан бодлого хэрэгжүүлж ирсэн. Одоо тэрийг цааш нь одоо зохистой хэрэгжүүлэхгүй бол хүн ам маань өөрөө явандаа бидний хувьд бол хамгийн том одоо асуудал болдог үүднээс. За энэ одоо урамшуул болохтой холбоотой энэ хуульд өөрчлөлт оруулж байгаа явдлыг бол дэмжиж байгаа маа. Гэхдээ тодруулах хоёр зүйл байна. Сая та бас хариулсан 2024 оны 5 сард энэ хуулийн дээр ерөнхийлөгч санаачлаад бас энэ хуулийг бол өөрчилсөн юм аа. Тэр өөрчилсөн өөрчлөлтийг бол бас тухайн үед л хүний эрхийн бас зөрчилтэй уялдсан байдлаар тодорхойлж, тайлбарж одоо оруулж ирж байсан л да. Тэгэхээр таних бол мөн адил одоо үндсэн хуулийн 14-ийн 1 болон 14-ийн 2-ыг бол үндэслэл болгосон байна. Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхдийн одоо эрхийн тухай конвенцийг бас одоо шинэ шалгуур болгосон байна. Энэ их зөв. Энийг та одоо өмнөх одоо хуультай нэг талаар одоо харьцуулж, нэг талаар одоо уялдуулсан байдлаар дахиж тайлбарлаж гэж байгаа юм. Яагаад одоо яг ийм байдлаар орж иж байгаа юм? Өмнөхөөсөө одоо юугаараа ялгаатай юм? Юугийн дутуу оригдсон болоод энийг одоо шинэ авч үзэж байгаа юм бэ гэсэн ийм асуулт байна. Хоёр дахь зүйл би энэ яамныхнаас бас асуу. Яг хууль санаачлагч өөрөө ч хариулж болох байх. Энэ одоо бидний урамшуулыг бол халамжийн хөтөлбөр дотор байгаад байгаа юм. Халамжийн хөтөлбөр дотор чинь нэг 73 ийм одоо үйлчлэгээ байдаг шүү дээ. Тэрний нэг нь. Тэр бидний одоо чинь ярьж байгаа зүйл бол энэ бодлого бол өөрөө хүн амын өсөлтийг дэмжих бодлого гэдэг шүү дээ. Хүн амжийн бодлого гэдэг. Тэгэхээр цаашдаа энийг тэр халамжийн хөтөлбөр дотор байж байгаа тэр халамжийн 73 одоо үйл ажиллагааны нэг болгосон байдлаар цаашдаа ингэж яриад явах юм уу? Эсвэл одоо хүн амынхаа өсөлтийг дэмжсэн одоо бодлогын хүрээнд яриад явах юм уу? Энэ дээр бас таны байр суурь юу вэ гэсэн ийм асуулт. За хууль санаач хариулъя. За Зульфгар гишүүний асуултанд хариулъя. 2024 оны 5 сарын 23-нд өргөн барьж батлуулсан ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьж батлуулсан энэ хуулинд нэгээс дээш насандаа нас урсан байгалийн гамшиг янз бүрийн одоо хүчин зүйлийн улмаас нас урсан хүүхдийг бол оруулахаар тооцсон юм. 0-1 насандаа нас урсан хүүхдүүд бол орж чадахгүй үлдчихэд байгаа. Бид үндсэн хуулинд 14 дугаар зүйлд хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан. Үндсэн хуулийн 14-ийн 2-т хүнийг үндэс сугсаа, хэл, ёс заншил, нас хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгуурлан гадуурхахгүй гэж заасан. Үндсэн хуулийнхаа 16-гийн 5-д Монгол улсын иргэн хүүхэд төрүүлэх асрах болон хууль заасанд бусад тохиолдолд мөнгөн тусламж дэмжлэг авах хэрэгтэй гэд адилтгш хэрэгтэй байна гэж заасан. 19 дугаар зүйлийнхаа 1-д төрөөс хүний эрх хэрэгчлөөг хангах эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх хэрэгчлөөг зөрчигдөд тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасан байна. Иргэнийхээ хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүрэг нь төрийн өмнө байгаа учраас энэ орхигдсон эрхийг нь сэргээн эдлүүлэх зорилгоор хууль санаачлагчийн хувьд оруулж ирж байгаа заалт юм аа. За хоёр дахь асуудал урамшуул халамжийн бодлого хоёрыг ялгах, салгах ёстой гэдэгтээ би тантай санал нэг байгаа. Та салбар хариуцч бас салбарын дэд сайд байсан үний хувьд бол энэ асуудлыг маш сайн ойлгож мэдэрдэг гэж би боддог. Ер нь бол энэ хоёр зүйл тусдаа байх ёстой. Өнөөдөр манай Монгол улс хүн ам зүйн бодлоготой байна уугүй юу? Би бол эргэлзэж байна. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны өмнө гэр бүл нэмчихээрээ хүн ам зүйн бодлоготой болчихно гэж бол би ойлгохгүй байна. Хүн ам зүйн асуудал хариуцсан газар нь 10 хүнтэй. Жилийн төсвийн аваад үзэхээр өнгөрсөн жил гэр бүлийн хөгжилд зориулах төсвийн 108 сая төгрөг буюу нэг гэр бүлд 108 төгрөг ногдож байгаа. Хүн ам зүйн бодлого өсөлтийг хангасан цогц бодлого системтэй хөтөлбөр бидэнд хэрэгтэй байгаа. Манай урд хөрш 1.4 тэрбум, хойд хөрш маань 130 сая хүн амтай. Бид 3.5 сая болгохнаа
Хүн амын өсөлтийн хурд жилээс ирэх тутам буурч байгаа энэ цаг хугацаанд хүн ам зүүн бодлогыг тусгайлан авч үзэж төрийн бодлого болгох зайлшгүй шаардлага гарсан байна. Бид замаа хөгжүүлдэг, тээврээ хөгжүүлдэг, инновац, цахимаа хөгжүүлдэг, барилга байгууламжаа хөгжүүлдэг яамтай мөртлөө хүнээ хөгжүүлдэг яамгүй байна л гэж харж байгаа. Тийм учраас энэ хүн ам зүүн бодлогын асуудлыг бодлогын түвшинд авч цогц хөтөлбөр хүн ам зүүн бодлогыг хэрэгжүүлж иж өнөөдөр энэ алдж байгаа хүн амын өсөлтийн хурдыг барьж авч тогтоож үндэсний аюулгүй байдлын суур асуудал болсон хүн ам зүүн асуудлыг авч явах ёстой гэдэг дээр зарчмын байр суурьтай байдгаа илэрхийлье. За өрн тэгшүнд баярлалаа. За ингээ одоо бид хүн ам зүүн бодлого ярьж байгаа нөр их чухал болчлоо л доо. Тэр нэг зүйлийг бас энд тодруулж хэлмээр байгаа. Бидний цалинтай ээж гэдэг одоо ийм хөтөлбөр байгаа юм шиг л яриад байгаа. Цалинтай ээж гэдэг хөтөлбөр байхгүй. Энэ бол яг одоо 0-3 хүртэлх настай хүүхдийг асарсны тэтгэмж гэдэг ийм халамжийн арга хэмжээ байна. Энэ ингээ цалинтай ээж гэдэг ийм байдал нэрлэгцээр байгаад бодлоо. Тэгэхээр хэрвээ цалинтай ээж байх юм бол халамжийн хөтөлбөр бол хөлбөрийн өснөөс одоо шинэ дээш байж болдгоо дандаа доош байдаг. Тэгэхээр энийг бас одоо харж авах хэрэгтэй баг. Харин эсрэгээрээ саяны одоо өрөнтэй гүшүүний хэлсэнчлэн энэ бол бас цэвэр хүн ам зүүн одоо бас харгаслаа. Хүн ам зүүн одоо өсөлтийг хүн амын өсөлтийг хангах гэсэн. Тэгэхээр эдгээр зүйлүүдээ ер нь бүгд нь нэгтгээд тэр халамжаасаа салгаж гаргах юм уу эсвэл ямар нэгэн байдлаар одоо чинь бид энийг системчлэх бол болохгүй. Сүүлдээ ёсоор аваад ийм бодлоо үүсгэх юм шиг байна. Энэ дээр бас та санаа шахтаа ажиллах хаа гэж одоо